За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр амар амгалан гэрье. За өнөөдрийн сэдвээр бид нэр стрептококкийн халдвар гэж юу? Тэр нь ямар хор уршигтай вэ? Түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэсэн сэдвээр та бүхэнтэйгээ ярилцах болно. За тэгэхээр манай сонсогчид стрептококкийн халдвар гэхээр нэлээд хол ойлгомжгүй сонсогч байгаа байна. За дэлхийд ер нь хүн амьтанд өвчин үүсгдэг олон үүсгэж байдаг. Жишээлбэл вирус үү, бактери буюу нягууд, мөөгөнцөр, эгэл витамин гэх мэт олон төрөлд хуваагддаг. Тэгвэл стрептококк гэдэг нь бол одоо бактери буюу нян юм аа. За энийг дотор нь бол одоо A, B, C, D гэх их олон төрөлд бол хуваагддаг. За энэ нь бол эрдийн үед хүний одоо ам, хамар, шүд, боосоо, арьс, төс, бөөр, үтрэнд бол одоо ямар нэгэн өвчний шин тэмдэггүйгээр өөрөөр хэлбэл нян тэгш байдлаар өвчин үүсэхгүйгээр ингээд байж идэг нэг хэсэг нь байдаг. Өөрөөр хэлбэл хоруу чанар багтай өвчин үүсгэх чадвар. Тэгвэл энэ дотор А бүлгийн стрептококк гэдэг нь одоо хүнд биш явцтай хоолой залбиурын болон арьсны эдээд өрсөлдүүд одоо жих болгох өвчин зэргийг үүсгэж энэ нь бол антибиотик эмчилгээнд бол тань эмчилэгддэг ийм нэг хэсэг байдаг байх. Тэгвэл А бүлгийн цус цадлагч стрептококк гэдэг нь хүнд явцтай зүрхний хавцлахын өрөвсөл, уушгины хүнд хатгаа, одоо бөөрийн түүдгэнцрийн өрөвсөл, халдвар хордлогын бүр шок зэргээр хүндэрч хүний амь насанд аюултай байдал хүргэнэ. Заримдаа эргэтэн системийн архаг байд өвчнөд шилжиж цаашдаа эргэтнүүдийн архад дутагдалд хүргэж одоо хүний хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг ийм аюулт ням байх нэ. За энэ дотроос бид нэр одоо хүүхдэд олонтоо тохиолддог бол өвчин хүндрэлүүдийг ярилцъя гэж бодож байна. Хүүхдийн гүйлсэн булчирхайн жочим өрөвсөл буюу манайхаа ангийн гэдэг. За энэ үед бол хүүхд өндөр халуурч юм залхихад хөндөөрлээд хүзүүний булчирхаанууд хөндөөөрч өвд амын ангаалгаад ингээ харахад бол за гүйлсэн булчирхай нэлээд ус айж хөөж хавгансан зарим үедээ дээд өнгөртөө болсон байдаг. Энийг бид нар бол одоо ангийн хоолойны ангина гэдэг. За энэ үед эсэг эхчүүд эмчид үзүүлээгүй дураараа эмчлэх. Эсвэл үзүүлсэн ч эмчлэхэд дутуу орхиод. Энэ бол хамгийн аюултай. Жинхэнэсний дараа бас зүрхний жигчрүүцс гэж нэг хэрэг хөвч. Одоо манайх бол зүрхний жигчрүүцс буюу ард түмэн хэрэг буюу ирмаг кардит ингэж ярьдаг. Энэ өвчин болдог. Хүүхдэд олон хоногоор халуурч одоо зүрхний гахалханд өөрчлөлт ордог. Айжмаар энэ гахалх нь одоо гажиг үүсгдэг. Төрөлхийн одмол гажиг үүсгдэг. Цаашдаа нас ахаад ирэхин хэрэн дээр зүрхний архад дутагдал хүргэдэг. Тэгээ хөдөлмөрийн чадвар алддаг. Нас богиносгод хүргэдэг. Ийм аюултай өвчин байдаг. За энэ бол голдуу зүрхний жигчрүүцс бол 5-аас 15 насны хүүхдүүд бол одоо бага наснд бол ихэд тохиолдоод тэгээ айжмдаа одоо эмчилгээ муутай байх юм бол айжмдаа саяын одоо өвчнүүд зүрхний дутагдлуудад хүргэдэг байх нэ. Тэгэхээр энэ зүрхний хэрэг энэ өвчнийг бол эдгэх боломжгүй аюултай өвчний ангилалд оруулж үздэг. Ийм аюултай ням байх нэ. За мөн ангийн одоо дутуу эмчилсний дараа одоо бөөрөнд хүндрэл. Өөрөөр хэлбэл бөөрийн түүдгэнцрийн жочим өрсөл болж хүүхдийг одоо 6 сараас жил тэрнээс илүү гэтүүж эмчилдэг. Тэгээ эцэстээ бөөрийн архад дутагдал хүргэж амь насанд хүргэдэг. Ийм бас аюултай хүндрэл өгдөг. Одоо хүний архаг өвчний 30% нь хүүхэд насндаа олсон байдаг гэж үздэг байхгүй шинжлэх ухаан. Тэгэхээр одоо бөөрийн архад дутагдалд ороод бөөрийн диализэд ороод нөгөө цусаа цэвэршүүлээд байгаа, бөөрөө солиулахад хүрээд байгаа энэ бүх өвчин чинь ерөөсөө хүүхэд үед стрептококкийн халдварыг одоо буруу эмчилүүлсэнтэй холбоотой гарч байна гэж ингэж үздэг юм байна. За мөн стрептококкийн халдвар нь арьсны эдээд өргөслүүдийг болж явдаг. Өөрөөр хэлбэл одоо түүх хийнээс эхлээл флегмон буюу одоо буглаа гэдэг. Энэ бүхнийг бол эмчилүүлэхгүй ингээд тайхамжгүй яваад байх юм бол саяыг хэлдэг дээрх өндрөлд бас хүргэдэг байх нэ. За мөн эмэгтэй хүний үтрэнд стрептококк В бүлэг бол ингэ байж идэг төрөх цом. За ингээд нөгөө өксөх халдвар буюу нярайд бол халдаад цусан үжил, эдээд менингит, гатгаа ясны үүсвэл болж одоо нярай хүүхдийн амь насанд хүрдэг. Ийм аюултай бас. За нөгөө талаар жирэмсэн эхийн шээсэнд бол одоо өвчин үүсэхгүйгээр одоо эмэгтэй хүний шээсэнд ингээд ням тэгш байдлаар ямар ч тэмдэггүй явж байгаад жирэмснийхаа дараа одоо давсаг бөөрийн өрөвсөлтөд хүргэдэг байх. Ингээд шээсний бактериологи шинжилгээ өгдөг шүү дээ. Тэгэхэд бол нян илэрсэн гэж үздэг. За тийм үед нь тууштай сайн эмчилүүлэхгүй бол бас дараагийн эрсдэлд хүрдэгэ. За тэгээд эрүүл ихээс эрүүл хүүхэд төрдөг учраас жирэмсэн эхчүүд одоо хяналтандаа тухай бүр үзүүл шинжилгээ хийж байх нь ийм чухал ач холбогдолтой байх нь. Тэгээ А бүлгийн одоо стрептококк нь тэр удаа ургын гажигт хүрэж байна гэж шинжлэх ухаан сүүл үед үзэж байгаа. За ийм бас аюултай. За мөн стрептококкийн халдварт өвчнөр өвдсөн хүнд зүрхний шигтээс зүрхний дутагдал цус харуулт тэгээд орчин үед залуучууд ингэ яваад байгаа шүү дээ. Энэ бол зүрх судасны бусад хүндрэлүүд
Тэгээ эрсдлийг нэмэгдэхэд энэ стрептококкын халдвар бол нөлөөлдөг гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл стрептококкын халдвар бол хоруу чанар нь зүрх судас, ялангуяа зүрхний хахвалгын антигентэй дархлааны үетэй адилхан байдаг учраас илүүгээр зүрх судасыг илүү үеийн мөчийг эдгээр гэмтээд манайхан хэлдэг шүү дээ. Хоолойн ангийн зүрхэндээ орсон, үеиндээ орсон, бөөрөндөө орсон гэж хэлдэг. Ийм олон хүндрэлийг бол өгдөг байх нэ. За тэгэхээр энэ стрептококкын аюултай халдвараас одоо яаж үржсэн сэргийлэх вэ гэдэг асуудлыг та бүхэнтэйгээ ярив. За стрептококкын халдвараас урьдчилан сэргийлэх өвчлөлийг бууруулах талаар төр засгаас бол нэлээд анхаарч олон хөтөлбөр тушаалууд өөрөөр хэлбэл шүд ирүүлжүүлэх, стрептококкын халдвараас бага насны хүүхдийг илрүүлж эмчлэх гэсэн ийм олон тушаалууд бол гарч байна. Энэ талаар бол бид нэр ажил зохиож байгаа. 2024 онд гэтэл манай өрхийн эмнэлэг 6 наснаас 15 насны 2400 хүүхдэд одоо хоолойноос стрептококкын халдвар илрүүлэх шинжилгээ авахад 188 хүүхдэд халдвар илэрсэн байх жишээтэй. За мөн одоо ингээд халдвар илэрсэн хүүхдүүдэд одоо 6 наснаас эхлээд бид нэр зүрхнээс эхлэх бичлэг болон бусад гүнзгий ирүүлсэн энэ стрептококкын халдвар нь зүрхэндээ аль хэрэг нөлөөлж байгаа гэдгийг шалтгаан шинжилгээнд бол хамруулах ийм ажиллагаа бол энэ онд хэрэгжих гэж байна. Тэгээд дараа нь энэ хүүхдүүдэд яаж хаана эмчлэх вэ гэсэн асуудлыг одоо шийдэхээр бол манай эрүүл мэндийн яамнаас бол тусгай заавар тушаалууд бол гарч байгаа. За тэгээд ер нь стрептококкын халдвараар хүүхэд насндаа өчөлөө тийм ээ дутуу өмчлөгдөхгүй эсвэл дур мэдээд огт эмчлэгдэхгүй ингээд насан турш үедээ энэ саяын олон өвчнөр өвдөж хүндэрч тийм ээ амьнас амьдралын чанарт нөлөөлөх тул хамгийн чухал нь энэ халдвараас хүүхдийг яаж үржсэн сэргийлэх вэ гэдгийг эцэг эхчүүд мэдэж хэрэгжүүлэх бол хамгийн чухал байна. За үүний тулд бид нар яах вэ гэвэл нэгдүгээр хүүхдээ амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал зуршлыг хүүхдэд багаас нь одоо мэдрүүлснээр хүүхдийн насан туршийн хүнд эрүүл мэндийн хувь нэмэр оруулж байна гэж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийн шүдийг зөв угааснаар шүдний ургалт хэвэн явагдана. Улмаар шүдний хэлбэр алдахгүй өвчлөлт өртөхгүй байх болно. Иймд хүүхдийн сүүл шүд ургаж эхлэн үеэс нь эхлээд ээж нар хүүхдийн шүдийг угааж хэвших юм бол цаашдаа хүүхд өөрөө угааж хэвшдэг. Ээж нь угааж өгдөг бол хүүхдийн хэвшил суудаг байхгүй. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг ардын үг байдаг. Энэ бол шүднээс бүх өвчин үгүйстэма гэдгийг бол мэдэж байсан бал ард хүн байхгүй. За тэгээд шүдний цоорол бол цаашдаа ангийн тэгэл зүрх бөөргөл 240 гаруй өвчин үүсгдэг. Тэр ч бод 11 төрлийн халдвараар өвдөх эрсдэлтэйгээ шинжлэх ухаан батлаад 50 жил болж байгааг сая ялгаа ухааны доктор Базар ирж байгаа бичсэн байдаг. Тэрч байтугай амны хөндий олон ян тээж байгаа ам нь одоо үнэртэй ийм улсууд зөндөө байдаг шүү дээ. Энэ хүмүүс бол 70 нас хүртэл насалж чадахгүй гэж одоо шинжлэх ухаан бас үзээд байгаа. За тэгэхээр амны үнэр бол олон шалтгаантай л да. Шүдний гүн цоорт, буйлны өрөвсөл, хоолойны алхах ангийн тэгээд хеликобактер ингээд энэ мэдчлэн олон юмнаас болоод хүний ам ус эвгүй үнэртэй гэдэг. Тийм учраас л одоо багаас нь бид нар яг энийг одоо оншилж, эмчилж, эрүүлжүүлэх явдал чухлаа. Тэрнээс урьдчилан сэргийлэх нь илүү чухал гэдгийг л мэдэх хэрэгтэй. За мөн одоо цэцэрлэг сургуулийн багш нар шүдээ хэрхэн угаах талаар заа сурах хамгийн чухал. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдэд зөв заагаад гэсэн юм бол насан туршдаа шүдийн зөв угаах сурдаг. Цэцэрлэгийн багш нар одоо өдөр дундгаас өмнө хоол идсэний дараа бүр шүдээ угаах хүүхд бол одоо шүдний сойцтой байгаа шүү дээ. Дадлаг хийлгэх нь хамгийн чухал. Хүүхд хөөрхштэй ээжийг нэгэртээ угаахад ингэж угаадгүй багш тэгж угаахыг зааж өгсөн гэх. Өөрөөр хэлбэл шүд чинь 3 талтай гадна дотор дээд талыг одоо ямар техникээр угаах вэ гэдэг тусгай тийм стандарт техник байдаг. Одоо багш нар ийм багаас нь заагаад өгчих юм бол хүүхд бол насан туршдаа зөв угааж сурна. Өөрөөр хэлбэл 3 наснаас эхлээд хүүхдэд биеэ дааж шүдээ угааж эхлэх гэж оролддог байхгүй юу? Тэр хүртэл нь хуруундаа сэвэр мааралт төрхээр зориултын одоо бусал соод байд юм уу? Зориултын одоо хүүхдийн оогоор ингэж угааж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэл 3 нас өргөөр яг энэ дадлын өдөр болгон яваад байвал хүүхд ингэж сурчдаг байхгүй юу? Тийм учраас цэцэрлэг сургуулийн багш нар бол шүдэн эрүүл байрлах талын дадал саншлыг хүүхдэд суулгах бас хамгийн чухал гэж хэлдэг. Тэгээ Монгол хүүхдүүдийн 10 хүүхдийн 7 нь одоо шүдний сорилттой гэсэн судалгаа гарснараа одоо эмч эцэг эхчүүд төр засгийн анхаарлыг одоо татаад байгаа шүү дээ. 0-оос 18 насны сургуулийн насны хүүхд 77.5% сорилттой байна гэж. Ийм аюултай. Ийм судалгаа гарсан. Тийм ч учраас амны хөндийн эрүүл ахуй гэдэг онцгой анхаарах болсон. За тэгэхээр амны хөндийн эрүүл ахуй гэдэг дотор ганцхан шүд орохгүй шүү дээ. Бил бай. Одоо хилнийхээ өнгөрийг усахгүй л байвал тэгээд тэнд оршин нь бол бактери.
За буйлны үрс, буйлны памбаж хавтаад өнөр ороод ингээд шахахаар зарим идэ гардаг шүү дээ. Ийм байх юм бол бас халдвар хэвээр. Тиймээс дамаа зайлах хэрэгтэй. Жавж байна. Хоолой тэр ноолойн ангийн. Ийм учраас одоо багаас нь хүүхдийг шүдийн зөв угаалгаж хилний өнгөрийг гусгч ашигладаг байх. За тэгээ хамраас нь их нус гараад байх юм бол хамрын угаа цэвэрлдэг дадлаг. Хоолой нөгддөг бол нөгөө ямц тавстаусаар байнга зайлуулах гэх ийм одоо дадлаг ажлыг бол багаас нь бол суулгах бол бас энэ стрептококкын халдвараас сэргийлэх бас чухал гэж хэлье. За тэгээд хүүхдэд аав ээж нь бас хоолж ажиллаж өгдөг ийм муухай зуршил манай эцэг эхчүүдэд байдаг. Энэ одоо юу гэсэн үг? Том хүний амны хүндэд 700 гаруй төрлийн ян вирус мөөгөн цэр байдаг гэж батлагдаж байгаа шүү. Хүүхдэд дамжиж шүү. Ингээд одоо хамгийн наацх стрептококкын халдвараар өвдөх их суурийг бол тавигддаг юм аа. Тэгээ манайхан хоолойн ангийн удамшдгүй гэж асуудаг. Удамшихгүй. Харин гэр бүлийн өвчин гэж үздэг. Өөрөөр хэлбэл одоо гэр бүлийн нэг гишүүн амны хүнтийн одоо яг агуулдаг дээрх одоо өвчтөй байхад аяг халбаар дамжаал. Тэгэл амнаас аманд ингээд дамжаад энэ стрептококкын халдвар чинь дамжиждаг байхгүй. Тэгэхээр яг хүүхдийг зөв хооллох хэрэгтэй. Тийм учраас дөнгөж хоолнд орж байгаа 6 сартай хүүхдэд аяг халбах сэрэг одоо тусад нь байлгах хэрэгтэй. Тусад нь угаа цэвэрлээд нийтийн гэр бүлийн угаалтанд аяг халбаны угаалтанд биш тусад нь угаа цэвэрлээд тэгээд цэвэрхэн сайхан газар хадгалж ингэж хэрэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол гэр бүлийн гишүүд тусдаа аяг халбахтай сэрээтэй байна гэсэн. Ингэх юм бол маш олон өвчнөөс хүүхдээ урьдчилан сэргийлнэ, өөрсдийгөө урьдчилан сэргийлнэ гэж ингэж үздэг байгаа. Нөгөө талаар хүүхдийн сойцыг тусад нь цэвэр савнд хадгалах хэрэгтэй. Одоо сойцыг бол ойр олгож сольж явах хэрэгтэй. Хүүхдийн сүдний сойц бол олон шүү дээ. Үс нь одоо зөөлхөн, дунд зэрэг гатуу гэдэг ингээд одоо сүүлийн үед бол автоматар гарсан байх жишээд ийм олон өөрснөө сонгож явах хэрэгтэй. Тэгээс сүднээс сойж ер нь нуудаж байгаа гэдэг чинь сойзнуудыг чинь нэг үзүүрүүд нэгээд хаашаашаа ингээд хэлбэр алдагдсан байдаг шүү дээ. Тэрнээс нь өмнө бараг сольж явах хэрэгтэй шүү. Тэгэхээр манай сойз хадгалдаг савндаа ингээд хамт хадгалаад байгаа. Энэ үед бол одоо ямар нэгэн аргаар хүрэлцэхдээ дээдлээ стрептококк буюу бусад нян халдвар бол халддаг учраас тусад нь хадгалах хэрэгтэй шүү. За нөгөө талаар стрептококкын халдвар үүсгэхэд манай хүүхдүүдэд хуруугаан гэх хумсаа марк зэрэг буруу зуршил их байна. Энийг бүр багаас нь одоо эцэг эхчүүд энэ дээр анхаарах хэрэгтэй. Бүр том хөвгчтэй. Эрхэн уруугаас нэг байнга л гөхөөл одоо өдрөөл гартал ингээд гөхөд байгаа байхгүй. За тэгээ сургуулийн насны зарим цэцэрлэгийн насны хүүхдүүд хумсаа мэрээд ингээд бүр хумсанд байхгүй болцсон. Тийм нэг хүүхдүүдээс энэ жишээтэйгээр энэ завсарч одоо юу? Нөгөө л стрептококкын халдвар, нөгөө цагаан хорхойд нэр чи өндөг. Тэгээд бусад одоо бохир гараар дамждаг ямар ч халдвар вирус ч бактери ч бөөгнөр ч бүгдлийн нэгээр дамждаг учраас энэ буруу хвшлийг бол багаас нь хүүхдийг засаж ах нь одоо чухалаа гэж байна. За мөн нөгөө талаар хүүхдэд одоо соосхийг их удаан гөхөх нэг наснаас дээш бол одоо соосхийг хүлэхгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд одоо соос гөгцсөн л эмнэлэгтэр явж явах юм, удманд л явж явах юм. Тэгээ соосгч хамгийн бохир бас халдвар дамжих бас нэг уурхай болдог. Тийм учраас аль болохоор хүүхдэд соос гөхөхгүй одоо буруу зуршилгүй байх талаар нь хүмүүжүүлэх хэрэгтэй. За нөгөө талаар уугч одоо манайхан угчаар хооллдог хүүхдүүд байдаг. Хүүхэд 6 сар хүртэл бүхэн гөх ёстой. Нөгөө бүхэн хооллохгүй болохоор одоо аргагүй ирэхээр бид нэр одоо нэмэгдэл сүнд оруулдаг шүү дээ. Тэрийг одоо угчаар өгöd дээ. За тэгээд угчийнхаа яг шилийн угаачч болтын тийм ээ. Тэгэхээр тэр нөгөө угчны чинь нөгөө тэр соосхны дотор талыг угааж чадахгүй шүү дээ. Тийм учраас угчул ерөөсө халдвар тараахыг уурхай гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг учраас нэмэгдэл сүнд орж байгаа хүүхдийг аяг халбаар хооллох гэсэн ерөнхий заалт өгдөг. Дөнгөж хурсан яраа өгт хүртэл биш үү? Аманд нь саадсан сүү юу нэмэлт сүүгээ ингээд дэргээр амтай аяган тийгээд уруудаар нь хүрэх сор хэрэглэх гэсэн хүүхд байдаг учраас сорол өвч. Тийм учраас хүүхдийг одоо хоолнд одоо нэмэгдэл хоолнд буюу нэмэгдлээ сүүнд оруулахад бол ерөөсөө угаж хэрэглэхгүй байж сурья гэж бас уриалмаар байгаа юм. За мөн нөгөө талаар хүүхдэд чихэрлэг хүнс бага өгөх хэрэгтэй. Тэгэхээр чихэрлэг хүнс идүүлсэн бол амын усаар зайлуулсан шүдийг угаалгах хэрэгтэй байхгүй юу? Одоо хүүхд бол амттан дуртай шүү дээ. Идэхгүй энийг бол огт 21 гэж бол байхгүй бид. Тэгэхээр яах вэ гэвэл зарим хөвгчтэй орнууд бол эсэг эхчүүд 7 хоногт нэг өдрийг чихрийн өдөр болгочдөг. Одоо жишээл амралтынхаа хагас сайдрын өвдөн сайд өөртөө хянахын тулд тэр 5-аар 4 чихрийн амттангууд хийждэг. Амттангууд агагаа тавьждаг. Иддэг. Яг уу дараа нь хүүхдүүд нь намаа угаадаг, усаараа зайдаг гэдэг. Ингээд гэрчсэн байх юм бол бусад өдрүүд нь 5-аар юу байх вэ? Дандаа ааруулах руу дүү цагаадаг ааруулах руу байх юм бол хүүхдээ тэр чи идэх юм бол ааруулж гэсэн одоо хэмжээний арааны шүлс гаргаж шүд цэвэрлэх үйлчлэгээтэй гэж үздэг. Нэгдүгээр хоёрдугаар гатуу юм идэж байгаа учраас шүд хөвгчдэг гэж. Одоо манайхны дээр үеийн настан
болонгууд бол яраасан сайхан шүдтэй байдаг шүү дээ. Тийм учраас тэр одоо сүү цагаа ялангуяа гатуа харуулыг хүүхэд багаас нь эхлээд ингээд идүүл сурах бол бас одоо эцгийн үүргээ гэж хэлж байна. Гарын бохирдлыг тухайн үед нь угааж сурах хэрэгтэй. Одоо өөрөөр хэлбэл ариун цэврийн одоо дадал суршилт чинь гар угаах, шүдэ угаах гэдэг ингээд орчиж шít. Энийг бол багаас нь сурах хэрэгтэй. Ер нь бүх өвчин хамаар дамжиж гараар, хоолоор тэгээд амьсгалын замаар. Ерөөсөө бүх өвчин ингэж халддаг. Тийм учраас ерөөсөө гарын болон одоо амны эрүүл ахуйн дадал заншлыг бол хүүхдэд багаас нь ингэж хөвшүүлэх нь одоо бас их чухал шүү гэж байна. За ингээд бид нэр одоо энэ өөрөөр хэлбэл энэ бол хүүхдэд стрептококкын халдвараас өвжлөхгүй байхад одоо юу анхаарах вэ гэдгийг би сая ярьлаа. Одоо харин стрептококкын халдвараа өвдсөн бол хэрэг одоо нам дарах өөрөөр хэлбэл цааш нь хүндрэл эрсдэлд хүрэхгүй тулд яах вэ гэдэг бас чухал. Хоёр дахь урьдчилан сэргийлт гэдгийг. Сая миний ярьдгууд анх дахь урьдчилан сэргийлт өвдүүлэхгүй бай гэсэн. Одоо хоёр дахь урьдчилан сэргийлт юу? Хэрвээ хүүхэд чинь шүдний соролттой тийм ээ хоолойны ангийнтай, хамрын гамбреттэй ийм байх юм бол бид нар одоо яах вэ? Эцэг эхчүүд биднээс юу анхаарах вэ гэдэг талаар одоо ярив. Хэрвээ таны хүүхэд одоо шүдэнд нь шар ингээд толь дотгоцсон байдаг шүү. Энэ үед нь л одоо эмчд үзүүлчих хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл гүн цоорхоос өмнө гүн цоортоос сэргийлж үзүүлэх хэрэгтэй. Тийм ээ манай хүүхдүүд эцэг эхчүүд бол ерөөсөө хүүхдийн шүдийг амыг анхаарч үздэг. Шүд нь бүр өвдөө цоороод ингээд харавцсан үед л эмчд хандж байгаа. Энэ бол тун харамсалтай. Тэгэхээр хөгжиж байгаа орны эцэг эхчүүд хүүхдийн амыг байнга шүдийг угаад шүдийг угааж байхдаа нэгдүгürt ажиглаж нь байгаа насны хүүхд. За тэгээ өсвөр насны хүүхд бол одоо шүдийг харчин ядахтаа нэг сард 1-2 удаа харчин шүү. Тэгээ ямар нэгэн толь буюу өнгөр байх юм бол нэг сайш нь явуулахгүй тул яг эмчид хандаад тодорхой эмчилгээ тодорхой юу бол авчаад байх юм бол цаашаа хүн цоорохгүй шүү. Хүн цооролттой хүн чинь хөөсөн булчирхай өрсөлдөй болно. Хөөсөн булчирхай өвчтөй байх юм бол эмчид үзүүлэхгүй ойр зүрийн эмээр намдах эсвэл эмчид үзүүлсэн ч эмчилгээний зааврыг гүйц тээгээргүйс болоод энэ нэг хоолойн анги чинь уугийн үе чинь бөөрөнд орчиж байгаа байхгүй сая хэлтгэр. Тэгэхээр альва өвчнийг эмчлэх стандарт гэж байдаг байхгүй. Стрептококкын одоо чөчмөг өвчний буюу ангийн үед ерөөс 10 хоног антибиотик 12 сая зайтай тохирох антибиотик гэж байгаа. Тэр үл эмч мэднэ. Тэгээ хоолойгоо тохирох хэмжээнд уусмалаар сэж гисэг газрын халдвар гүйжүүлдэг. Дархлааг дэмжээ гэсэн ийм тодорхой заалт байдаг. Тийм учраас анх удаа хүүхэд нь хоолойн ангинаар өвдөж байгаа бол эмчийн зааврыг ачлал биелүүлэх хэрэгтэй гэдэг чухал гэдгийг эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. За тэгээ хэрвээ жилд 5-6 удаа ингээд хоолойн өвдөөд ингээд идээд татаад өндөр халуураад ингээд гэдэг чинь энэ хүүхдийг хөлсөн булчирхай бол ахбах заалтанд хүрчээ гэж үздэг. Тэгэхэд манай хүүхдийн хоолойн мах ургаад өвдөг. Хөлсөн булчирхай гэдэг чинь бурхнаас яасан хүний нэг эргэтэн. Өөрөөр хэлбэл дархлын хамгийн чухал эргэтэн. Ам хамраар орж байгаа доо нян вирусыг чинь эхний ээжинд байрж авч устгадаг. Тийм дархлын гол эргэтэн байхгүй. Тэгээд тэрийг авахд хүрчихэж шээ сүлдээгүүр хамтдаа. Хэрвээ авах шаардлага яах юм бол тийм ээ хэрэг хүчнээс урьсан сэргийлэхэд бол бид нар юу эргэлдэг лээ. Дахин өвдөд ивэл бензотин пенсилин G гэдгийг тохирох тунгаар нь хүүхдийн насны тунгаар нь за тэгэл 1 жил 3 жил 6 жил заримдаа бүр зүрхний одоо гажиг үүссэн байвал насан туршид нь хийхэд бол дэлхийн нийтээр ингэж зөвлөдөг эмчилгээтэй. Тэгэхэд манайхаа яах вэ? Зүрхний энэ гажигаас урьсан сэргийлэхэд бол эмчийн энэ зааврыг бол хэдэн сарын одоо бид нар чинь хүүхдээ үзээ шинжилгээ хийн штэ. Энд ч одоо зүрхний бичлэгийг хийн тийм ээ биохимийн шинжилгээ хийн тэр байтугай зүрхний одоо ялангуяа зүрхний хэрэг гермокардит юу зүрхний одоо гахвалгын өрсөлдөөнтэй хүнд бол одоо зүрхний эход харна. Ингэж хараад одоо энэ эмчилгээг хэдэн жил үргэлжлүүлэх вэ гэдгийг бол одоо миний мэргэжлийн эмчнэр бол шийддэг. Яг тэр зөвлөмжөөр явах юм бол эрсдлээс урьдчилан сэргийлнэ. Энэ зүрхнийхаа нөгөө хэрлэг өвчнийг дутуу эмчилүүлэхээс болоод зүрхний гажиг нь төрнө шүү дээ. Зүрхний гажиг чинь төрөлхийн олдмол гэж хоёр байдаг байхгүй. Олдмол нь болохоор энэ зүрхний одоо юу эрметизмын гаралтай буюу өөрөөр хэлбэл стрептококкын гаралтай зүрхний гажиг. Зүрхний хоёр гавцас ахгалгыг бол гэмтээгээд одоо нэг дутуу хаагдахгүй эсвэл нарийсаад ингээл нөгөө зүрхний гажиг үүсгдэг. Цусаа гүйцэс шахаж чадахгүй. Хавдлаасаа тосгуураас хавдал руугаа шахаж чадахгүй. Ийм гажиг төргээд тэгээд одоо сүүлийн үед яаж юм зүрхнийхээ гахвалгыг хиймлээр солиулах гэдэг ингээд уусууд солигд хийж штэ. Тэр чинь ер нь энэ стрептококкын халдвараас үүдэлтэй зүрхний гажигтай хүмүүсүүд л хийж байгаа хэрэг байхгүй. За тэгээд зүрхний гажигаас гадна нас их тутмаар зүрхний дутагдaltaй болтгоо. Тэгээд хүний нас богсдгоо гэж үзэж байгаа.
За энэ учраас одоо энэ эсвэр засгаас бол стрептококкын гаралтай зүрхний хэрэг хөвчнийг одоо бууруулахын тулд хүүхдүүдийн дунд үлсэг шинжилгээ хийж яана гэж бид түргүүлсэн. Тэр юмд бол одоо манай эхчүүд, эсэг эхчүүд бол ерөнхийдөө ойлголттой болсон байх гэж үзжээ. За хэрвээ хардвал илэрсэн бол одоо зүрхэнд гарсан өөрчлөлтийг одоо нарийвчсан шинжилгээ хийж, эмчилгээг бол миний дээр дурдсаар одоо эмчилгээг бол тууштай хийлгэхийг бол одоо эсэг эхчүүд онцгой анхаарах нь чухлаа гэдгийг бас хэлье. За мөн одоо хоёр дахь шалтгаан ер нь стрептококкын халдвараас сэргийлэх, хоёр дахь тэмдэглэлээ сэргийлэхийн тулд одоо эсэг эхчүүдэд одоо стрептококкын талаарх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй хамгийн чухал. Мөн өөрөөр хэлбэл амны хэмжээ ямар нэгэн өрсөлдөд бол эрт эмчилүүлдэг байх нь, эмчилгээгээ гүйцэтгэл гэдэг байх нь, архаг өрсөлдөд бол шинжилгээгээ ойр ойрхон хийж, эмчилгээгээ эмчийнхээ заалтаар хийгээд ингээд байх юм бол дараагийн одоо эрсдэлт учирдаггүй байх нэ. Тэгэхээр өнгөрсөн жил Улаанбаатар хотын одоо сургуулиудад 6-аас 15 насны хүүхдэд одоо сурагчдыг хамарсан стрептококкын халдвар гэж юу, зүрхний хэрэг хөвч юу вэ гэсэн ийм одоо мэдлэгийн судалгаа асуумж авахд тун хангалтгүй, маш хангалтгүй судалгаа гарсан гэж байна. За энэ юутай холбоотой бол миний сайн хэлдэг стрептококкын халдвар, хоолойны өвчин, зүрхний шүднийхэн цоорлыг одоо тухайн үед нэмжлүүлж яахаггүй учраас өвчин дайнчгалж өргөдөг ийм эвсэлтэй гэдгийг бол одоо мэддэггүй байх юм. Тархлын гол эрхтэн болох хөлсөн болохыг авахгүйд хүргэдэг гэдгийг ойлгодгүй байд юм байна. Одоо архаг шүдний цоорт хоолойны архаг өсөлтийн өсвөд хүүхдүүд давсны уусмалаар хоолойгоо зайл, шүдээ угаах, хамраа угаах, гараа байнга угааж явах. Ийм одоо дадал мэдлэг их дутмаг байгаа энэ судалгаанаар сагдсан байна. Мөн нөгөө талаар нь стрептококкын халдварын талаар эрүүл мэндийн ажилчдаас дургалт бас тогтмол хийгддэггүй, хангалтгүй байна гэсэн судалгаа бол энэний асуумжаас бол харагдсан байгаа. Сүүлийн 10 жилийн судалгаагаар энэ зүрхний хэрхийн чочин болон архаг өвчлөд буурахгүй байгаа учраас одоо эсэг эхчүүд энэ талаар бол мэдлэгтэй байх хэрэгтэй ч байна. Эрүүл мэндийн байгууллагын бидний зүгээс зөвлөгөө сургалтыг тогтмол хийж явах хэрэгтэй юм байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрч байна. За ингээд та бүхэнд энэ зөвлөгөөгөө өндөрлөе. Та бүхэн бага боловч гэсэн одоо стрептококкын мэдээлэл авсан баг. Тэгээд эрүүл ихээс эрүүл хүүхэд, шүд эрүүл бол бие эрүүл гэсэн ардын үгийг бодож эрүүл мэндийн зөвлөгөөнийг дагаж байгаарай. Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж байгаарай гэж хэлье. За баярлалаа.